Эхний мэдээ хүргэе. Эсэлтийн шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Боловсролын сайдын тушаалаар эсэлтийн шалгалтад дэмжлэг үзүүлэх шуурхай баг байгуулжээ. За энэ багт цагдаагийн ерхий газар, цахилгаан түгээх сүлжээ компани, нийтийн тээврийн байгууллага зэрэг шалгалтын үеэр үүсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бүх байгууллагын төлөөлөл багтаж байна. Мөн шалгалтын 55 байранд эмч, сэтгэл зүйч, цагдаа ажиллаж байна. Эсэлтийн шалгалт Монголын түүх хичээлээр эхэлж англи хэлээр үргэлжлэлээ. Түүхийн шалгалтыг 1511 шалгуулагч өгөхөөр бүртгүүлсэн. Тухайлбал 21-р сургуулийн шалгалтын байранд 22 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 21 нь шалгалтанд иржээ. Шалгуулагчдын материалыг битүүмжлэн тусгай танхимд уншуулан бүртгэлийн дугаараар дүнг танилцуулсан юм. Яг одоо шалгалт дуусаад хүүхдүүдийн нүдэн дээр хүүхдүүдийн хийж үүсгэсэн шалгалтын материалыг энэ цэнхэр уутанд хийж тусгай нүдэн дээр ингэж битүүмжлээд за хүүхдүүдийнхээ хамт танилтанд орно. Яг энэ багшин цуг энэ дун оноо гаргах засалтын англи ингэж хамт ирж байгаа. За одоо ингэж нүдэн дээр нь буцаагаад энийгээ задлан тийм ээ. Задлаад одоо яг уншуулах IT-ийн ажилтныг хүлээлгэж өгөхөөс явагдана. Сүүлийн бараг 2-3 жил түүхийн хичээл огт үзээгүйсэн. Тэнгүүд ер нь бол миний хувьд нэлээд хэцүү байсан ч гэсэн ерөнхий бас суур мэдлэг маань байсан болохоор ер нь дайжгүй байсан. Тэгээ яг өөрийнхөө хэмжээнд бол дайжгүй хийсэн гэж бодож байна одоогийн байдлаар. Ер нь бол цагаа яг зөв тооцоол хийлгэж хэлмээр. Яг л нөгөө шавхлаамаа бүглэхдээ одоо нөгөө яг бүх таслуудаа хийгээд бүглэн гэхээр бас энэ жоо нөгөө амжихгүй тохиолдол гарч ирлээ. Яг нэгсэн бол бигтэйг гэрээрэл нэг ном уншиж юм харж байсан. Гэтэ яг өөрийгөө бол нэг 50-60 авчих байх гэж бодсон. Өөртөө жоо урам угарч байна. Эсэлтийн шалгалтын зохион байгуулалтанд 3600 орчим хүн ажиллаж байна. Эдгээр хүний утасны сүлжээг унгаж байгаамаа. Мөн энэ жил хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдын тоо 2 дахин нэмэгдсэн тул 29-р сургуульд шалгалтыг авч байна. Шалгуулагчид Монголиа системээр дүнгийн мэдээлэл авах боломжтой. Шалгалтын оноо 2.8 жилийн хугацаанд хүчинтэй. Ерөнхийдөө анхны оноо гэдэг маань бол яг гүйцэтгэлийн оноо байгаа. 100 онооноос хэдийг одоо хийсэн бэ гэдэг оноо. Хэмжээст оноо гэдэг ойлголт байдгийн. Эцсийн оноо гэдэг ойлголт бол байхгүй байгаа. Хэмжээст оноо бол юунаас шалтгаалдаг вэ гэвэл бүх шалгуулагчдын тоо болон бүх шалгуулагчдын дундаж онооноос тооцогддог эрэмблэн жигсаах зориулттай тийм оноо байдаг. 20 жилийн хугацаанд бол эсэлтийн шалгалт задарсан асуудал бол нэг ч удаа гарч байгаагүй. Энэ гарах ямар ч боломж байхгүй. Өөөсөө зохион байгуулалтын хэлбэрийг процессыг та бүхэн бол дэлгэрэнгүй мэдж байгаа тийм ээ. Холбоотой хууль хүчний байгууллагууд оролцоод явдаг. Олон улсынхаа чиглэлийн дагуу жишгийн дагуу маш өндөр нууцны хувьд босруулдаг учраас бол ямар ч задрах боломж байхгүй гэдгийг бол анханасаа маш сайн манай эцэг эхчүүд, суралцагчид, багш нар маань энийг маш сайн ойлгож хий дэмий хоосон бодлоо мэдээлэл автахгүй байхыг бол анханасаа одоо маш сайн ойлгож авах хэрэгтэй. Эсэлтийн шалгалт энэ сарын 28 хүртэл үргэлжлэн шалгуулагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваар, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмснийг гэрчлэх баримт бичгийг заавал авчирна. Мөн шалгалт эхлэхээс цагийн өмнө ирсэн байх шаардлагатай юм а.